Сайн бацхан үзэгчтэй Төв аймгийн цаг нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Хүлээн авч үзсэн үү? Монгол Улсын засгийн газар болон аймгийн засаг даргын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр аймгийн эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл 2020 оны хүртээмжтэй чанартай төрийн үйлчилгээ урийн жилийн ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн засаг дарга агентлаг байгууллагын дарга нарын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа. 2019 онд аймгийн засаг даргатай агентлаг байгууллагын дарга нарын байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг үнэлэхэд A үнэлгээтэй 28, B үнэлгээтэй 2 байгууллага дүгнэгдсэн байна. За боловсрол соёлын урлагийн газраас 2019-с 2020 оны хичээлийн жилиг угтаад аймгийн хэмжээнд нийтдээ 1207 багш удирдах ажилтны багшийн сайжруулсан хөтөлбөрийн сургалтыг зохион байгуулсан. За мөн Төв аймгийн хэмжээний 1207 багшаа 5 бүс олгоод аймгийн хэмжээнд 21-р зууны багшийн чадамж гэдэг сургалтыг зохион байгуулж багш нарын харьцаа хандлага, багш нарын ээлжид хичээлийн бэлтгэл хангах, за мөн цаашлаад багш нарын маань өөрсдөө хувь хүн стрессээс хэрхэн гарах вэ гэдэг мэдээллийг өгч ажиллалаа. 2020 онд боловсрол соёлын урлагийн газраас нэлээд олон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. За боловсрол соёлын тухайн спортын яамнаас нийтдээ 19 хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байна. За үүнээс шинээр баригдаж байгаа барилга объектуудаа хяналтаа тавьж цаг хугацаанд чанартай ашиглалтанд оруулах, мөн шинээр баригдах гэж байгаа барилгуудынхаа тендерийг зарлуулах ажлыг бас эрчимтэй хөцөлдөж энэ ажлыг эхлүүлэхээр бид зорж ажиллаж байна. За мөн хичээл судлагдсан бүрээр сургалтын чанарыг дээшлүүлэх аяныгаа бид 4 аяныгаа зохион байгуулахаар бид бэлтгэл ажлаа хангаж, за энэ хичээлийн жилд элсдийн ерөнхий шалгалт, усын шалгалт, анги дэвших шалгалт, мөн цаашлаад чанарын үндэгэний шалгалтуудад боловсрол соёлын урлагийн газрын мэргэжилтэнгүүд нийт аймгийн хэмжээний сургуулийн багш нар маань бэлтгэн ажиллаж байна. За 2019 он бол Төв аймгийн улсын бүртгэлээ хэлтсийн хувьд бол маш их үр бүтээлтэй ажлын бас амжилт гаргасан юм жил байлаа. За хийсэн ажлуусаа дурдах юм бол Төв аймгийн улсын бүртгэлээ хэлтсийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ үйлчилгээний байранд оруулсан. За дээрэс нь 27 сумдыг суманд иргэний онлайн сүлжээнээс бид нэр 27 сумын 16 сумд иргэний онлайн сүлжээ оруулсан байна. За Лүн сум, Жаргалан сумд эд хөрөнгийн эрхэм бүртгэлийг суман дээр ингэж хийж байна. За Лүн сум, Жаргалан сумд хийснээр Тарэлэнгийн бүс нутаг гэж ярьдаг тийм ээ. Төв аймгийн хойд бүсийн 9 сумд, Жаргалан сумдан дээр хөдөлгөх хөрөнгийн гэрчлэгээ болон барьцааны гэрээгээ бүртгүүлж байна. Ийм өөрчлөлтүүд хийж байна. За Төв аймгийн улсын бүртгэлэлсэн шинэ байранд орсноор хамгийн гол асуудал энэ иргэдийн иргэн эд хөрөнгө хуулийн этгээд энэ нотлох баримт гэдэг энэ цаасан нотлох баримт байдаг. Манай дээр энэ нотлох баримтуудын хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал ингэж хангаарч байна гэж үзэж байгаа. За 2019 онд аймгийн засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр бид нар A үнэлгээтэй дүгнэгдсэн байгаа. За 2020 оныхоо гүйцэтгэлийн төлөвлөгөөг энэ жил батлууллаа. За 2020 оны хувьд бол бид нар үлдсэн байгаа сумдуудаа онлайн сүлжээнд оруулах. За 27 сумаас үлдсэн байгаа 11 сумын 6-ад нь иргэний бүртгэлийн онлайн сүлжээг оруулах гэж ингэж зорж байна. За үлдсэн 5 сум байгаа. Энэ шилэн кабель ороогүй болоод бид нар оруулах боломжгүй байгаа даа. Аймгийн хэмжээнд бас мэдээ ололттой, амжилттай сайхан жил болж өнгөрсөн. Тэр хэмжээгээр манай орон нутгийн өмчийн газар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлагдсан аймгийн засаг даргын худалдаа авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу батлагдсан нийт худалдаа авах ажиллагааг зохион байгуулж ажилласан. Мөн дээр нь төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр орон нутгийн өмчтэй нийт бүх 200 аймгийн хэмжээний 224 байгууллагуудынхаа үйл хөдлөлт хөрөнгө болон газрыг дахин үнэлж дахин үнэлгээний ажлыг зохион байгуулж ажилласан байгаа. 20 онд манай байгууллага бас аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлагдсан төлөвлөгөөний дагуу бас нийт бас 76 нэр төрлийн худалдаа авах ажиллагааг зохион байгуулж ажиллана. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу Төв аймгийн хэмжээнд байдаг орон нутгийн өмчтэй байгууллагуудын үйл хөдлөх хөрөнгийн тооллогыг зохион байгуулж ажиллах хэрэгтэй. Энэ үйл хөдлөх хөрөнгийн бүртгэл тооллого маань улсын хэмжээнд зохион байгуулагдж байгаа. Энэ 4 жилд нэг удаа болдгоороос онцлог. Тийм учраас бид нар бас аймгийн хэмжээний бүх орон нутгийн өмчтэй байгууллагуудынхаа үйл хөдлөх хөрөнгийг газар дээр нь нүд үзэж чанар байдлын шалгалж дээр нь хэмжээ тухайн байгууллагын барилга байшин үйл хөдлөх хөрөнгийн стандарт норм гэл бүх юмыг тооцож тооллого зохион байгуулад улсад
тайлангаа нэгтгүүлж явах ийм гол ажлуудыг зохион байгуулахаар бэлтгэлтэй хангаад явж байна. 2019 онд бид нэр цахим үйлчлэгийг хөгжүүлэх жилийнхаа хүрээнд нийт иргэдтэй гар утсан дээр нь аппликейшн суулгаж тэргээр нийгмийн даатгалын үйлчлэгийг авах боломж бололцоог нь нээж өглөө. Хоёрдугаарт нь мөн цахим үйлчлэгээр иргэдэд вебсайтаараа болон цахим үйлчлэгээнүүдээр нийгмийн даатгалын бүтээгдэхүүн үйлчлэгээнүүдийг тэгш хүртээмжтэй цаг тухайд нь авах энэ боломж нөхцлүүдийг хангаан ажиллахад манай хамт олон нэлээд шаргуу ажиллалаа. 2020 онд бид нэр хилцийнхаа хувьд бол төрийн албан хаагчдыг чадваржуулах тал дээр нэлээд ажлыг хийж байцаагч ажилчдаа сургах тал дээр нэлээд ажиллах байх. Хоёрдугаарт мөн ISO стандарт, олон улсын стандартыг Төв аймгийн хэмжээнд анхудаа Төв аймгийн нийгмийн даатгалын хилцс хэрэгжүүлж ирсэн бол өнөөдрийн хувьд бол ардаас олон байгууллагуудыг дагуулад байна. Тэгэхээр бидний давуу чанар юу вэ гэхлээр мөн Монгол улсад анхудаа нэг суманд ISO стандартыг хэрэгжүүлж ирсэн бол одоо энэ жил бид мөн нэмээд 2 сумдаа энэ стандартыг хэрэгжүүлэх гэж байна. Энэнийг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх юм бэ гэхлээр төрийн албан хаагчид маань өөрсдөө нэгдүгээр одоо бидний дийлэнх цагийг өнгөрөөдөг ажлын байр маань нэгдүгээр тогттой бид нар ажиллах нөхцөл боломжтой байх. Энэ нөхцөлийг бүрдүүлэх. Хоёрдугаарт төрийн албан хаагчид өөрсдөө мэдлэг мэргэжлээ дэвшүүлээд тэр чинээгээр иргэдтэй төргөн шуурхай чанартай хүртээмжтэй үйлчлэх гэсэн энэ зорилтыг биелүүлэх гэж ажиллаж байна. 2019 оныхоо үр дүнгийн гэрээг дүгнж гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлуулсан, гүйцэтгэлийн гэрээгээ хийсэн ийм өдөр байна. За хөдөө аж ахуйн салбарын хувьд 2019 он бол амжилт бүтээлээр 4 он байлаа. Тэр газар эзэмшний 60 жилийн он хүрээнд ажиллаад өгнж үзэхэд газар тариалангийн салбартаа ялангуяа өөр төрөө төмс хүнсний ногоогоор улсдаа тэргүүлсэн одоо ариун их ургац авсан, гаагийн ургацаар улсдаа тэргүүлсэн ийм одоо он цаг болж мал маань 5 төрөл дээр өсч малын чанар чансаа сайжирч малчтын орлого ашиг нэмэгдсэн ийм он цаг байлаа. За 2020 он бол бидний хувьд их сайхан ийм одоо нэг шин 60 эхэлж нэг одоо 12 жилийн эхний хулган жил гарч амцгаан хулган болвол ард түмэн Монгол төмний бэлэгдлэр болвол хүн болгонд одоо аз эвэл ирсэн одоо хүн болгон орлого олзаа гэсэн өмнө олсон одоо амжилт бүтээл нэ гэсэн ийм сайхан он жил байдаг. Тэгээд энэ онд бид нар гэрээгээ байгуулад ингээд байж байгаа юм сайхан өдрөө. Тэгээд хөдөө аж ахуйн салбар энэ жил бид одоо газар тариалан мал аж ахуйн салбартаа онсон их тодорхой ажлууд хийхээр төлөвлөсөн. За үүнээс зарим нэгээс нь дурдах юм бол мал аж ахуйн салбарт бид хургаа ер нь одоо хавар 3 сард мал төлөлөө эхлэнгүүт одоо бас аймгийн хэмжээнд 2 сая 600 мянган толгой хонь байна. Сая 200 мянган хонь хургалахаар тийм хэмжээний төлөвлөлөө авах боломж олцоо байна. Тэгэхээр бид эр хургануудаа зах зээлд борлуулах 3 хил 400 грамтай гарсан хургийг намар гэхэд 34 кг амьдын жинтэй болгоод зах зээлд борлуулах. Ингэснээрээ бол малчтын орлогыг нэмэгдүүлэх, цаашлах юм бол бэлтгэрийн талхагдлыг бууруулах, цаашлах юм бол одоо энэ дунд хуучин малчтын өөрсдийн хэрэгжилж ирсэн мал балгааны зарим уламжлалт аргууд, технологиуд, орчин цагийн одоо бас тэжээл үйлдвэрлэлийн чиглэлээд шинээр гарсан урах тэжээлийг нэмэгдлэр хэрэглэх олон одоо ийм арга ажиллагааг нэвтрүүлэн тал хэрийнхээ одоо 10 гаруй сумд энэ чиглэлээр ойрын өдрүүдээс гэрээгээ байгуулж ажиллаж эхэлнэ. Ингээд аймгаараа нэг 300 гаруй мянган хургийг хөдөө аж ахуйн бирж дээр намар гэхэд борлуулчих энэ боломж олцоог хайж байна. Газар тариалангийн салбарын хувьд бид нар өнгөрсөн жилийн үр дүнгээ тооцоод үзэхэд нийтдээ 22 мянган га газрыг хашаалж чадсан байна. Улсын хөрөнгө оруулалтаар бид 10 мянган га газрыг хашсан. За хувийн хөрөнгө оруулалтаар 12 мянган га газрыг хашаалсан байна. За ер нь бол төвсөлнгээр нэг бол газар тариалангийн бүс гээд сумаар нь
ангилаад зарлчихсан. Энэ бүсэд бол одоо газар тариалан яг орчин цагийн технологиор нь авч хэрэгжүүлнэ гэж үзэх юм бол хашаалах шаардлагатай. Тэгэхээр 20 онд бол бид нар хашааныхаа хэмжээг нэмэгдүүлж нийт одоо тариалах үр тарианы талбархаа 30% нь үрж хашаалах юм зорилтыг тавиа явж байгаа. Цаашлах юм бол энэ жил бид үрээ нөөцийнхөө үрийг 73% нь одоо нутагшсан сайн сортын үрийг нөөцөж хурааж авч чадсан. Тэгэхээр одоо энэ үрээ тариалаад тэгээд одоо цаашаа явчих боломжтой. Тэгээ ер нь хөрс боловсруулалт хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, за тэгээд одоо сайн үрээр тарих, тэгжээж одоо сайн ургац авах тухай яригддаг. Тэгэхээр газар тариаланд бол сүүлийн үеийн цомгтгосон технологиг хэрэглэх техникийн нөхцлүүд үрдсэн. 2020 оноос эхлэн шинжилэн найруулагдсан төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан засгийн газрын хэрэглэх газрын даргын 2019 оны 47 тоод тушаалаар батлагдсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллах юм. Төв аймаг анх удаа гүйцэтгэлийн төлөвлөгөөг захин хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд ингэснээр жилийн ажлаа цаасан бус захин хэлбэрт шилжүүлэн төлөвлөж тайлагнах нөхцөл бүрдэж байна. Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд хуулийн зүйл заалт, байгууллагын нийтлэг болон тусгайлан олгосон чиг үүрэг, бодлогын баримт бичиг, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлийн ажлууд, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, цаг ашиглалт, ажлын бүтээмж зэрэг заалтууд тусгагдсан байна. Аймгийн засаг даргаас агентлаг байгууллагын дарга нарт амжилт хүсч 2020 онд төлөвлөгөөнд тусгагдсан ажил үүргээ сэтгэл зүрэх гаргаж 100% гүйцэтгэл үр дүнтэй ажиллахыг хүслээ. Бид энэ иргэдэд хүргэж байгаа үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг дэвшлүүлэх чиглэлээр их тодорхой арга хэмжээнүүд авч ажилласан. Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, сумдын нэг цонхны үйлчилгээ, за багийн явуулын төвч гэдэг юм уу, за дээр нь энэ төвийн одоо агентлагуудын нэгдсэн зохион байгуулалтаар агуудын иргэдийн нийтийн хорд оролцох, бидний саналуудыг сонсох, бас тодорхой бодит үйлчилгээнүүдийг хүртээх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авч ажилласан. Тэр иргэдийн бас одоо хүсэл зоригт одоо нийцсэн ийм нэлээд үр дүнтэй арга хэмжээнүүд болсон байна. Дээр нь дэлхийн нийтээр энэ төрийн байгууллагуудад бас энэ чанарын бүтээмжийн асуудлыг эрхмэлдэг болсон. Энэ цаг үед аймгийн хаант хамгааллын газарт ISO стандарт нэвтрүүллээ. Цааш нь залгуулад энэ сум орон нутгуудад ISO стандарт нэвтрүүлэх бэлтгэлийг хангах, гол төрийн үйлчилгээ үзүүлдэг нэгдсэн эмнэлэгч гэдэг юм уу, газрын харилцаач гэдэг юм уу, хөдөлмөр халамжч гэдэг юм уу, энэ байгууллагууд дээр ISO стандартыг нэвтрүүлье гэдэг ингээд зориод ажиллаж байна. Энийг дагаж үйлчилгээний чанар хүртээмж, ил тод нээлттэй байдал, гүйцэтгэлийн сахилга нэлээд агах юм болцоо боломж. Тэрнийг дагаж бүтээмж өсгөх юм болцоо боломж бүрдэх юмаа гэж харж байна. Дээр нь дэлхийн нийтээр мэдээлэл технологи дээр тулгуурлаж байна. Энийг өөрийг нь бүтээмж болгох талаас нэлээд онцгой анхаарч ажиллаж байгаа энэ цаг үед сум орон нутгуудаа төрийн одоо мэдээллийн хор системийг нэвтрүүлье. Тэгжээж энэ мэдээллийн шуурхай байдал, хүртээмж чанарыг ахиулъя. Бас төрийн алба хаагчдаас үл хамааралтайгаар иргэд авах ёстой мэдээлэл, судалгаа, үйлчилгээнүүдэд хүргэж болдог тэр техник технологиудыг нэвтрүүлж ажиллая гэдэг энэ чиглэлээр нэлээд тодорхой арга хэмжээнүүд авахар биднээс зорж байна. Энэ бүхэн бол бид бүгдийн энэ хамтдаа хэрэгжүүлсэн ажлуудын үр дүн гэдгийг би зориуд хэлье. Дэлхийн нийтийг зочроогод буй шинэ коронавирусын халдвартай холбогдуулан улсын онцгой комисс хуралдаж хэд хэдэн томоохон шийдвэрүүдийг гаргасан. Тус шийдвэрүүдийг орон нутагт хэрэгжүүлэх, мөн урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулах зорилгоор аймгийн онцгой комиссийн 2 дугаар хуралдааныг зохион байгууллаа. За ер нь бол манай ард иргэд маань том энэ коронавирусээс бол улсын сэргийлэх мэт дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан 3 зөвлөмжийг бол одоо бүх талаас бол одоо олж авч тэрний дагуу бол одоо өөрсдийнхөө ажил амьд зохицуулж хэрэглэх хэрэгтэй зүйтэй байна. Тэгээ аймгийн одоо энэ онцгой комиссаас бас тодорхой зүйл зайлцууд дээр тодорхой шийдвэрүүд гаргаж бүх одоо энэ албан байгууллага бүх одоо сумдаа бол сүмнүүдэ хөрвүүлнэ. Тийм учраас энийг манай Төв аймгийн телевиз болон бусад телевиз бусад одоо хэвлэл мэдээллийн хэрэгслэр ард иргэд маань
одоо хүлээж авч одоо тэрийг одоо хэрэгжүүлж одоо ажиллаарай гэдгийг л одоо бас ард түмтэй хандаж хэлмээр байна. Дараагийн дугаард бас энэ хичээл сургуулийн амралт сунгалаа гэж ойлгоод энэ бол амралт биш юм байна. Энэ бол 20 цэг. Тийм учраас одоо эцэг эхчүүд маань одоо хүүхдүүдээ бол гэртээ яг одоо гаргахгүй сорхгүй бол одоо ямар нэгэн байдлаар одоо гадуур явуулах юм бол энэ халдвар авахд одоо хэрэг заяа Монголд тохиолдол хэлэх юм халдвар авах бол маш хөрөнгөтэй. Нагаад бол агаар туслаар халддаг гэж байгаа учраас одоо энэ хайлттай тийм учраас ерөөсөө л одоо энэ 20 цэрэнд нь байл гаргах хэмжээ авахтай. За үүний зэрэгцээгээр бас гэрд одоо хүүхдүүд байх учраас бас энэ ахуйн услаас бас нэлээд саврсан сэргийлэхгүй бол тийм ээ одоо ажилдаа явдаг хүүхдээ цойжлоо явдаг ийм учраас энэ дээр ямар нэгэн байдлаар ахуй услах магадлал ихтэй учраас эндээс бас нэлээд саврсан сэргийлэхтэй. За цаашлаад ер нь бол бас тэгээд 0-9 настай тэр хүүхдүүд байдаг бол энийгээ бас одоо олон гойлгоо ажиллах гэж наран татаа зөөр ойлгуул энэ ахуйсаас урьдчилан сэргийлэх хүүхдүүдийн эрэх тал дээр бас одоо эцэг эхчүүд манаас анхаарах зүйтэй гэж үзэж байгаамаа. Хуралдаанаас аймгийн засаг дарга бөгөөд онцгой комиссийн дарга Бат Жаргал дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Онцгой байдлын газрын дарга, онцгой комиссийн орлогч дарга Хурандаа Төмөрбаатарт улсын онцгой комисс онцгой байдлын ерөнхий газраас өгч буй үүрэг даалгавар шийдвэрүүдийг орон нутагт цаг алдалгүй хэрэгжүүлэх, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд 20 цэрийн дэглэм тогтоосон хугацаанд хүүхдийг хараа хяналтгүй орхих, гал төмрийн болон ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах. Аймгийн засаг даргын орлогч онцгой комиссийн гишүүн Мөнхбаатарт төвсөрийн газруудын хүнсний хангамжийн судалгааг хийж, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг доктортой дэмжих бодлогын арга хэмжээг авч, үнийн өөрчлөлтийн судалгааг гарган хяналт тавих, хүнсний зохион болох хомсдлоос урьдчилан сэргийлэх, сүйд цагаан эдээ болон дархлаа дэмждэг бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг шуурхай авч ажиллах. Аймгийн засаг даргын орлогч онцгой комиссийн гишүүн Саран Гэрэлд сум орон нутаг иргэдийг бодит мэдээллээр хангах, мэдээллийг нэгтгэх, хяналт тавих, нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл, спортын арга хэмжээ, уулзалт, хурал зөвлөгөөн зохион байгуулахгүй байх, захин мэдээллийг идэвхжүүлж, үнэн бодит мэдээллийг нэг цонхоор хүргэх. Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудад уг өвчнөөс болон томуу төс өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, байгууллагын ажилтан албан хаагчдыг амны хаалт зөөж хэвшүүлэх, амны хаалттай иргэнийг нэвтрүүлэх, гар ариутгалын бодис болон урьдчилан сэргийлэх зөвлөмж байрлуулах, дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөх, ариутгал халдваргүйтлийг сайтархах арга хэмжээг зохион байгуулах, мэргэжилтэн албан хаагчдыг хариуцлагатай жижүүрийн үүргийг гүйцэтгүүлж, холбогдох албуудыг мэдээллээр хангах. Эрүүл мэндийн газрын дарга онцгой комиссийн гишүүн Мөнх Туяад эрүүл мэндийн яамтай холбогдсон эмийн нөхөн хангалт, санхүүгийн асуудлыг шийдвэрлүүлэх, томуу төс өвчин болон коронавирусын илрэх шинж тэмдгийн ялгааг иргэдэд таниулах, онцгой тохиолдолд лабораториор баталгаажуулах, эмч мэргэжилтнүүдийн энэ вирусаас урьдчилан сэргийлэх талаар иргэдэд өгөх зөвлөмж, яриаг өргөжүүлж, өндөр наст нь яриа хүүхдийн гэрийн эргэлтийг зохион байгуулах, эмч нар өөрсдийн халдвар хамгаалалтын стандарт барих, тусгай хамгаалалтын хувцас багаж хэрэгслээр хангах. Борнуур сумын эрүүл мэндийн төвийн автомашиныг өмчийн газартай холбогдож, яаралтай шийдвэрлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангаж, өрөө дасгалгааг бэлэн байлгах, томилгоот автомашиныг бэлэн байдалд оруулан, алсын зайнаас болон духанд хүргэж халуун хэмждэг аппаратыг нэмэгдүүлэх асуудлыг яаралтай шийдвэрлэж, хөдөөгийн 26 сум өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нийлүүлэх. Урьдчилан сэргийлэх ажилд зориулан 27 сумын эрүүл мэндийн төвүүдэд засаг даргын нөөц сангаас тус бүр 500 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг яаралтай шийдвэрлүүлэх. Эм тарианы нөхөн хангалтыг сайжруулах, нөөцийг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх, хяналтыг сайжруулах, ариутгал халдваргүйтлтийн нөөцийг бүрдүүлэх. Авто тээврийн газрын дарга онцгой комиссийн гишүүн А Суранд урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хязгаарлалт тавьж буй байдалтай уялдуулан зорчигч тээврийн хууль бус үйлчилгээг далсан зогсоож, албан ёсны тусгай зөвшөөрөлтэй шаардлагад нийцсэн стандартын тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчлэх, тээврийн хэрэгслийн цэвэрлэгийн ариутгалыг тогтмол хийлгэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, тээврийн хэрэгслийн жолооч болон иргэдийн амны хаалтын хэрэглээнд хяналт тавьж, хөдөлгөөнд оролцуулах, хяналтыг сайжруулах. Эрүүл мэндийн газартай хамтран зайнаас хүний биеийн халуун мэдрэгчээр эмчийн хяналтанд ор үзлэгийг хийж, хөдөлгөөнд оролцуулах арга хэмжээг авах, эмчийн болон бусад хяналтанд ороогүй тээврийн хэрэгслийг нийтийн тээврийн үйлчилгээнд оролцуулахгүй байх. Боловсрол соёл урлагийн газрын дарга онцгой комиссийн гишүүн Даваа Жавц алсын зайны сургалтыг зохион байгуулах, ажлыг дээрээс ирсэн чиглэлийн дагуу тасралтгүй явуулах, үүнд хяналт тавин аймгаас явуулах сургалтын цагийг зөрүүлж зохион байгуулах. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл төр хааж буй тул бага насны хүүхдийг хараа хяналтгүй орон гэрт нь орхиж, ахуйн осол гэмтэлд өртгөөс урьдчилан сэргийлэх талаар эцэг эхчүүдэд анги удирдсан багш нараар мэдээлэл, анхааруулга өгч хяналт тавих, эргүүлийн жижүүрийн хуваарьд оруулах.
Цагдаагийн газрын дарга онцгой комиссийн гишүүн Ган Зоригт 27 сумдын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоомын газар хүүхдийг бөөнөр төвлөрүүлдэг газруудын үйл ажиллагааг 3 дугаар сарын 2-ны хүртэл төр зогсоох, хяналт тавих, сумдын хэсгийн төлөөлөгч нарын эргүүл хяналтыг чангатгах, сургуулийн багш нартай хамтран аймгийн хэмжээнд эргүүл хяналтыг зохион байгуулах арга хэмжээг авах. Мэргэжлийн хяналтын газрын дарга онцгой комиссийн гишүүн Инх Туяад зоогийн газруудын үйл ажиллагаанд хяналт тавих, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулж мэдээллийг холбогдох албуудад үнэн бодиттой дамжуулах талаар тус үүрэг болголоо. Одоо та бүхэндээ шинэ коронавирусын халдварын талаар болон аймгийн хэмжээнд томуу төс өвчний дархалт ямар байгаа талаар эрүүл мэндийн газраас хийсэн мэдээллийг хүргэж байна. Төв аймгийн хэмжээнд өнөөдөр томоос төвчний амбулаторид эзлэх хувь бол 1522-д хүрсэн байна. За өмнөх 7 хоногоос бол бас бага зэрэг өссөн. За сум орон нутагт бол бид томоос төвчнөөс урьдчилан сэргийлэх, за томоос төвчний үед авах арга хэмжээ, тусламж үйлчилгээний бэлэн байдлыг бол өнөөдөр хангаж ажиллаж байна. Аймгийн нэгдсэн эмнэлэгт бол өнөөдөр 20 хүүхдийн цэцэгт эмчлэгдэж байна. Өнөөдөр бол хүндөвтөр хүүхд бол байхгүй байна. За бид бол ард иргэдээ эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмж мөн бусад удирдамж заавар чиглэлийнхээ дагуу үйл ажиллагаагаа өнөөдөр хангаад ажиллаж байна. За онцгой байдлын комиссийн хуралдаанаар бол шийдвэр гаргаж холбогдох бүх байгууллагын дарга нарт үүрэг чиглэл өгдөж үүргэжүүлж ажиллаж байна. За аймгийн засаг дарга нөөцөөсөө энэ цаг үед нэн шаардлагатай байгаа. Ялангуяа коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, түүнээс сэрэмжилж бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг яаралтай гаргаж мөн гамшигын үеийн төлөвлөгөөнд тодгол хийх, мөн аймгийн хэмжээнд тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэх тал дээр бол бас тодорхой шийдвэрүүдийг бол гаргаж ажилласан. За өнөөдрийн байдлаар Төв аймагт хөдөө орон нутгийн 27 сумандаа нэн шаардлагатай байгаа сумын эрүүл мэндийн төвийн дуудлагын автомашины бензиний нөөцөд сум болгон 500 мянган төгрөгийн санхүүжилтийг шийдлээ. За мөн сумын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжлүүдийн бэлэн байдлыг хангах яаралтай тусламжид нэн шаардлагатай байгаа пульс оксиметрийн аппаратыг сум болгонд том хүний 2-ыг, за хүүхдийн бас 2 ширхэг пульс оксиметрээр бол хангаж байна. За үүний зэрэгцээр мөн халуун үзэх шаардлагатай термометрийн зайнаас үздэг багж аппаратаар сум орон нутгаа хангахаар 32 ширхгийг аймгийн засаг даргын нөөцөөс шийдвэрлэж нийт 12 сая гаруй төгрөгийн санхүүжилтийг өнөөдөр бол шийдээд за бид таталтыг хийж улмаар сум орон нутагта түгээхэд бол бэлэн болсон байна. За ингээ эмнэлгийн тусламжийн бэлэн байдалтай холбоотой асуудлаар манай Төв аймгийн эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга инхтэй та бүхэнд мэдээлэл хүргэнэ. За та бүхний энэ өдрийн амар амгалангаа айлтгая. Төв аймгийн хэмжээнд 26 сумын эрүүл мэндийн төв, нэг өрхийн эрүүл мэндийн төв, аймгийн нэгдсэн эмнэлгийн төвшөнд бид нар эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна. За аймгийн нэгдсэн эмнэлэг дээр бол шуурхай удирдлагын баг, эмнэлэг зүүн багийг томилоод коронавирусын урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө гаргаад тэр төлөвлөгөөнийхөө хүрээнд бид нар ажлыг зохиогоод явж байна. За аймгийн нэгдсэн эмнэлэг дээр халдвартын тасагта 10 ор, хөлөө авахын тасагта 1 өрөөг, тусгаарлах өрөөг бол бэлэн байдлыг хангаад яг тусгаарлах өрөөний стандартын шаардлагад нийцсэн өрөөнүүдийг бэлтгэсэн байж байгаа. За маск, санитол, цэнхэр спиртийн тухай асуудалд бол яг өнөөдрийн төвшөнд 4000 маскыг бид нар бол аймгийн нэгдсэн эмнэлгийн төвшин захиалчихсан байж байна. За эрүүл мэндийн хөгжлийн төвөөс өнөөдөр судалгаа авсантай уялдуулаад 26 сумын эрүүл мэндийн төвдөө 2600 маск, санитолыг бол бид нар 39 литрийг, цэнхэр спирт буюу 70% спиртийг 30 литрийг яг өнөөдөр захиалчихсан байж байгаа. За эрүүл мэндийн хөгжлийн төв бол нөөцийн бэлэн байдал бүрдүүлэлтийг хангахын тулд аймаг орон нутгуудаас судалгаа аваад судалгаанд шаардлагатай байгаа эмнэлгийн хэрэгслийг бол цаг тохиолдолд нь хангахаар бид нар хамтран ажиллаж байна. Тусламж үйлчилгээний бэлэн байдал бол алдагдсан зүйл яг одоогор алга байна. За Төв аймгийнхаа нийт ард иргэд болон мөн эрүүл мэндийн салбарын ажилчид за нийт иргэдэдээ сэрэмжлүүлэг олгож энэ цаг үед ямар юм дээр анхаарах уу, хэрхэн бас эрүүл мэндэ сахин хамгаалах уу гэдэг дээр бас зөвлөмжийг манай эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Гүр Азар танилцуулнаа.
За та бүхний өдрийн амрыг ирээ. За тэгэхээр ерөнхийдөө бол коронавирусын халдвартай холбоотой за ганцхан коронавирус гэхгүй томооц төвчний ерөнхийдөө үйл дэгдэлтийн үе бас давхар явагдаж байгаа. Энэтэй холбоотойгоор иргэд одоо юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Яаж өөрийгөө урьдчилан сэргийлэх хэрэгтэй вэ гэдэг чиглэлээр бас тодорхой хэдэн зөвлөмжүүдийг өгье гэж бодож байна. За хамгийн түрүүнд бол маск зүү. За хоёрдугаарт бол гараа 20 секундээс дээш хугацаанд тогтмол угаа. За гуравдугаарт бол яг энэ өвчлөл гарсан энэ голомттой байгаа улс орн руу зорчихгүй байх гэсэн ийм гурван үндсэн хэмээг бол гол анхааруулга болгож өгж байгаа. Гэхдээ бол ер нь бол маск одоо зүүх юм маань дотроо бас нэлийн зарим нэг тайлбарлахгүй болохгүй байна. За маскыг бол 3-аас 4 цаг зүүгээд нэг удаагийн маск одоо яг бидний энэ зүүцэн байгаа энэ маск бол 3-аас 4 цаг зүүгээд одоо хаях зориулалттай ахаад шинэ маск зүүх зориулалттай ийм маска. За хоёрдугаарт иргэдийн донд бас нэг ийм хандлага байна. Маскны одоо яг хэрэглээгээ зөв сонгох асуудал байгаа. Ер нь бол эрүүл мэндийн яамнаас өгж байгаа чиглэл нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс өгж байгаа мэдээлэлээр бол энэ бид бүхний зүүцэн байгаа энэ цэнхэр нэг удаагийн эмнэлгийн одоо энэ нэг удаагийн маск N95 гэсэн энэ хоёр төрлийн маск бол вирус нянгийн одоо халдварыг 90-95% хамгаалах 100% ийм боломжтой ийм маска. За даав маск юм уу бусад төрлийн одоо нөгөө нүүрс төрөгчийн одоо юг шүүдэг ийм маск бол үндсэндээ бол нэг вирусээс халдвар одоо хамгаалалт бол багтай. Ер нь бол хамгаалахгүй. За хамгаалтын төвшнийг 50% байна гэсэн ийм байдлаар мэдээллийг өгж байгаа. Тэгэхээр та бүхэн маань одоо голчлон маскны хэрэглээгээ зөв сонгох шаардлагатай. За дараагийн юм бол гэртээ хүүхдийг одоо сургууль цэцэрлэгийн амралт болцсон байгаатай холбогдуулаад гэртээ хэрвээ хүүхэд байлгаж байгаа тохиолдолд хэдэн зүйл дээр анхаарах шаардлагатай. За нэгдүгээр хүүхдийн дархлааг маш сайн дэмжээ гэж. Дархлаа дэмжихийн донд яг илчлэг сайтай хоол хүнс хэрэглүүл илчлэг сайтай хоол хүнс гэхээрээ одоо юу гэдгийг дандаа л хүнсний ногоо хэрэглээдэй гэсэн үг биш. Тохируулж хэрэглэх шаардлагатай. Мах, ногоо, бүх төрлийн жимсгэн тохируулж хэрэглэх шаардлагатай. За хоёрдугаарт бол оройны 10 цагаас өглөөний 8 цаг хүртэл тогтмол унтаж хэвшээ гэдэг асуудал байна. Унтах бол дархлааг маш сайн дэмждэг. Дархлааг маш сайн сэргээдэг юм бол нөгөө бидний гаднаас аваад одоо эмийн зорилготоор хэрэглээд ингээд дархлаагаа дэмжинэ гэдэг ойлголт ер нь бол шинжлэх ухаанд байхгүй. Тэгэхээр энэнээс илүү бид нэр сайн унтаж амрах, сайн хооллох ийм шаардлагатай. За гуравдугаарт бол одоо стресс гэдэг асуудал байгаа. Шинжлэх ухаанаар батлагдсан. Стресстхгүй бай, сайн инээ одоо юу гэдэг хөвгөлтэй ямар нэгэн зүйл үзэж гэдэг юм уу. Ийм байдлаар дархлаагаа дэмжих болцоотой